За та бүхэн маань миний бичлэгийг анх удаа үзэж байвал намайг Румейса гэдэг. Би Австрали улсад бакалаврын зэрэгээ сувилгын чиглэлээр сурах гэж 3 жил хагас 4 жилийн өмнө ирж исэн. Миний энэ бичлэгийг хийж байгаа шалтгаан маань гэх юм бол би саяхан их сургуулаа төгсөөд одоо ковидын үеэр их сургуулаа төгсөөд тэгээд яг төгссөнийхаа дараа би ажлын байртаа болсон. За тэгсэн чинь ажлын байрт ороод миний сэтгэл ямар байсан бэ гэдэг сэдвээр би энэ бичлэгийг хийхээр шийдсэн. За бид өөрийнхөө талаар жоохон яриа л да. Яг ажилд орохоос өмнө яг ямар байдалтай байсан. Тэгээд ажилд ороод миний эхний хэдэн хоног ямар байсан талаар би та хэдтэй хуваалцъя. За тэгээд миний сувилагч болсон шалтгаан маань гэх юм бол би Монголд өөрөө 2 жил анагаахын их сургуульд эмч болох гэж сурч исэн. Тэгээ би өөр болохоор анагаахын чиглэлээр Австрали руу явж болдсон болов уу гэж судалгаа хийгээд үзсэн чи ерөөсөө тийм боломж нь байхгүйсэн. Яагаад вэ гэхлээр нэгт төлбөр нь аягүй үнэтэй. Тэгээ хоёрт гэх юм бол гадаад оюутнуудад тавигдах шаардлага нь аягүй өндөр байдаг. Тэгээд гуравт гэх юм бол ерөөсөө тэтгэлэг байхгүй. Тэгээд ер нь бүр ингээл амар олон материалууд шаардал нэг л явцгүйс харагдчихсан. Тийм болохоор би одоо эмчийн мэрэгжилтэй айгүй ойр мэрэгжил нь сувилгын юм байна. Тэгээд тэрийг сонгочихё гэд. Тэгээ бас өөр шалтгаанууд бас байсан. Яагаад гэвэл өөр нэг шалтгаан маань гэх юм бол хэрвээ би Австралид сувилагчаар сураад төгсчих юм бол энэ Австралид сувилагчууд аягүй хэрэгтэй байдаг. Тэгээд төгсөөд бас шууд ажлын байртаа болох боломж бол аягүй өндөр байдаг. Тэгээд ер нь тэр хүмүүсүүдээ авч үлдэх аягүй дуртай байдаг. Тийм болохоор би ер нь ер нь сувилагч мэрэгжил маань аягүй ирээдүйтэй мэрэгжил юм байна гэдэг үүднээс сонгоод явсан байгаа Австрали руу. Тэгээд одоо төгсөх курст яадаг байхгүй юу? Бид нар чинь эмнэлэгнүүдтэй ханддیں۔ Тэгээд яг төгсөхөөс өмнө хандна. Бид нар ч яа төгсөхөөсөө бараг нэг семестрийн өмнө орох байгаа эмнэлгүүдтэй ханддаг. Миний хандсан юмнууд маань ажлын байрнууд маань энэ graduate program гэж байдаг байхгүй. Эмч нар чинь анагаахын сургуулаа төгсчөөд резидентээр ажиллах хэрэгтэй дээ шүү дээ. Яг тэрнтэй адилхан сувилагчид их сургуулаа төгсчөөд graduate program гэдэг яг нэг internship шиг нэг юм байдаг хгүй яг нэг жил бүтэн сураад тэрийгэ төгсөөд гардаг. Тэгээ тэр нь аюу хомс байдаг. Хэрвээ би энэ жилийг л алдчих юм бол тэгээ дараа жил нь би хандаж болохгүй болчихно гэсэн үг. Яг дөнгөж их сургуулаа төгсөөл тэрэнд хандаал орох ёстой. Тэгээ тэрийгэ алдсан бол тэгээд бараг ажлын байр болоход аюу хэцүү болдог. Тэгээд би их сургуульд байж байхдаа дадлагт гарч исэн тэр эмнэлгийг бол сонгосон. Тэгээ надад бол аюу таалагддаг гэсэн тэр эмнэлэг маань аюух юм сурсан эмнэлэг байсан. Тэгээд гэхдээ би тэр эмнэлэг рүүгээ бараг 1 цаг машина барьж иж очих тийм зайтай тийм газар. Гэхдээ яг 1 жилийн тийм програм юм чинь. Тэгээ би ажил бүр арай гэж олцоод тэгээд шалтад тоочоод иж болохгүй өстой 1 цаг машина барих байсан ч надад хамаагүй. За тэгээд би эмнэлэгтээ ордсон сувилагчаар. Тэгээд би энэ бичлэгийг ажилд орсны дараа 2-7 хоногийн дараа энэ бичлэгийг хийж байна. Тэгээд та бүхэн маань яг миний эхний хэдэн хоног ямар байсныг үзээрэй. Look up from your telescope, take me on this journey home. I don't wanna wait no more. Lay me down behind the moon, tell me you'll be on real soon. I don't wanna wait no more. We could be dancing in the stars, we could be floating on away. As long as I'm safely in your arms, and it don't really matter. Өглөөний минь. За би эмнэлэг дээр хүрээд ирсэн байна. Наар сайн санагдаад байна. Хамгийн сүүлд эмнэлэг дээр урдан жилийн 8 сард гарсан. 8 сард үгүй 10 сард. Тэгээд эмнэлэг дээр гараагүй бараг ойролцоогоор 6-7 сар болж байна. Тэгээд өнөөдөр болохоор яг нөгөө эмнэлгийн тасаг дээр гарахгүй. Өнөөдөр яг эмнэлгийн тасаг дээр гарахгүй. Менежертэйгээ хамт одоо IT-ийн юмнуудаа зохицуулаад ер нь бичиг сачгийн ажлууд хийн. Тэгээд миний гаргаж байгаа тасаг болохоор юу байхгүй юу? Ковидын тасаг. Манай Австралид нэг ковид бид нар байхгүй л дээ. Гэтэл яг энэ ковидын тасагтай. Тэгээд энэ ч нь болохоор яг
ковидтой байж магадгүй гэсэн хүмүүсүүдийг оруулдаг. Тэгээд яг ямар байхыг мэдэхгүй байна. Гэтэ заавалчгүй тэр тасаг дээр гарахаас өмнө бид нэр юу өгсөн байх хэвээр. Вакцина хийлгэсэн байх хэрэгтэй. Тэгээд нөө fit testing гэж ярьдаг. Fit testing хийх хэрэгтэй. Fit testing нь болохоор нөө N95 гэдэг монголоор юу гэдэг мэдэхгүй нь яг ингээд хамар ам гэл бүгдийг ингээд яг тагласан маск байдаг шүү дээ. Тэрийг бүр ингэж химжиж яг бидний нүүрэнд яг таарахаар тийм маскыг хийлгэнэ гин. За тэгээ өнөөдөр тэгээд хамаг юмнуудаа зохицуулчаад тэгээ маргааш аль бие ёсоор ажиллаа эхлэн дээ. Space makes me sad. 'Cause space makes me sad. Space makes me sad. Вакцина хийлгэлээ. Өөртөө таарах N95, N95 маскаар зохицуулчлаа. Тэгээ одоо би гэртээ ирсэн байна уу? Одоо сайхан гарч алахыг та. Мэдгүй вакцин тэгсэн чинь санаагаар болоод юм уу яагаад нэг сонир ядрангуй байгаад байх юм. You already knew though. I'm hiding just behind the stars, but how come the stars don't shine when it's day? How come the sky at night makes me Нөө. За гадаа сайхан алхах гээд гараад ирлээ. Тэгээд яг ковидын үед байгаа болохоор бид нар бүгдээрээ маска зүүх ёстой. За тэр ч яг ер нь ингээд завгүй өдрийн дараа аль эсвэл өдрийнхөө эхэнд өглөө гараад аль эсвэл орой гараад байгаль алхах туртай нэг сайхан гой тайвшаа өвчт юм аа. Тэгээд ер нь өдөрт нэг удаа алхах гэж хичээдэг. Та нар намайг сонсож байна уу? За. baby shine through and come and save me. I've been missing lady luck ever since she started hating. I've been waking up too early. I miss our crazy hazes in the middle of the night. Watch the stars from different places. And the phases we call love won't ever start to change. But do you ever wake up feeling like everything is strange? We should buy a one-way ticket and board onto a plane and fly it straight into a black hole somewhere out in outer space, girl. Baby, it's you. Baby, it's true. Baby, it's you. I don't wanna live another true. Өглөөний минь. За манай энэ өглөөний 5 цаг 58 минут болж байна. Тэмлэг рүүгээ очихсоор итэл бараг 6:50 болно. Тэгэл эхний өдөр ямар мэдрэмж төрж гин. Мэдхгүй нэг цаанаа нэг л айцтай байгаад байна. Гэхдээ зүгээр угаасаа эхний 7 хоног нэг л жоох айцтай байж байгаад тэгээд гайгүй болчихно гэж найдаж штт. За. Тэгээд явлаа. Drives me crazy. I've been running around the room trying to make some extra gravy. I've been staying up for hours just staring at the ceiling. Now she's starting to stare back, but I guess looks can be deceiving. And the spaces we call love won't have to fade away. Hello. За shift-д хараад гараад ирлээ. Энэ одоо хамар мамрыг хараач бүр айгүй ингээд зураас гарцсан. Маскны ором гарцсан. Нөгөө ковидын тасаг болохоор бид нар бүр ингээд битүү тагалсан тийм маск зүүх хэрэгтэй. Тэгээ өдөржингөө тэр масктайгаа хахаар бүр ингээд амар ором гарчдаг. Тэгээд одоо арай гайгүй болцсон байна л да. Гэхдээ бүр яг тайлсны дараа бүр нүүр бүр уувалан болчин заяа ингээд бүр амар том ором гарчна. Тийм байна. За сэтгэгдэл ямар байна гэвэл мэдхгүй
Яа. Яг үндэ юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Анх эхлээд л за сэтгэгдэл ямар байна гэвэл яг үндэ ял хэлж мэдэхгүй байна. Нэг л би чинь сүүлд бүр 10 сард эмнэлэг дээр дадлагт гарсан. Тэгээ тэрнээс хойш ямар ч ийм clinical experience одоо янз бүрийн яг эмнэлгийн орчинд ерөөсөө ажиллаагүй гэх юм да. Тэгээ 10 сараас хойш юу ч хийхгүй байжгаад тэгээд гинт амар олон хүнд өвчтөө хүмүүс төр ороод ирсэн чинь нэг л бүр юугаа санагдаад тэгээд бүр өнөөдөр яг уйлахчихсан. Тэгээ бид нар чинь нөгөө оюутан байхдаа ерөөсөө өөрсдөө гардан юмнуудаа хийж за яг уу дандаа ингээд хажууд өөр нэг сувилагчтай. Тэгээд тэд нар нь дандаа бид нарыг хинжээдэг. Тэгээд юм хийх болгондоо дандаа тэднэрээс зөвшөөрөл авна, хийж байгаагаа харуулдаг байсан. Тэгээ одоо тэгсэн чи одоо бүх юм бидний толгой дээр хурж ирээд одоо бид нар яг өөрсдөө хийх ёстой. Тэгээд итгэхгүй надад бүр мэдхгүй юм зөндөө байсан. Яг ингээ мэдээд байна. Тэгээд яг үндэ өөрсдөө яг амьдрал дээр шууд хийж байгааг болохоор надад бүр аюугүйсэн. Тэгээд яа. Тэгээ гайг болно л гэж найдаж байна. Тэгээ очиж яг энэ ковид үеэр таарсан болохоор хамаг юм баглал амар битүү орно. Яа. За та нарыг тэгээд яг ингээд за та нар тэгээд ийм муухай сэтгэлдээс төрүүлмээргүй байна. Яг уу хэцүү байна. Тэгээд энэ ярд бол гарна. Энэ ярд угаасаа гарна. Яг уу 2-7 хоног учраа болох гэж нэлээд л оролдонох. Мэдхгүй юм бол зөндөө байна. Тэгээд яг уйлах юм шиг байна ихний 7 хоног. Тэгээд сүлдээ бүр бодох юм. Өөрийгөө ямар юмд оруулчих та зөв юм хийгээд байгаа юм уу юмсаа. Тэний дараа яг энийг даваад гарчвал гоё л ирээдүйд хүлээж байгаа гэж найддаг штеп. Тэгээ гэрийнхаа ганц найдлага нь болоод гэрийнхаа итгэлийг даагаад гадаад орнд хүрээд ирсэн. Тэгээд одоо яг ингээд ажлын байртаа болчиход шантарчих юм бол муухай шүү. Тэгээд хэцүү л байна. Гэтэ зүгээр явна. Сурна. Яа. Манай гэрийнх нь надад найдаж байгаа. Итгэлийг алдахгүй. Би тэгээ өөрөө нэг амар ингээ гомдлоод шалтак тоочод байгаа амар дургу байхгүй юу. Тэгэл зүгээр ишээсэн. Зүгээр байна гэж яваад идэг. Гэтэ ингээд хаяа юм эмоцо хуваалцж яах нь бидний өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд бас хэрэгтэй гэдгийг бас сонсоод гайгүй бас гэрийнхэнтэйгээ юу болж байгаагаа хуваалцд юм аа. Хуваалцах гэж хэлсэн. Тэгээд та нарын өмнө бас ингээд уйлчлаа уучлаарай. За. Sorry. Одоо гэрлүүгээ явлаа. Маргааш би яг өнөөдөр би яг өөрөө гардан юмнуудаа хийгээгүй л дээ. Өнөөдөр бас нэг сувилагч дагаж явсан. Гэхдээ л яг энэ бүх зүйл яг миний толгой дээр бууж байна. Энэ бүх зүйл одоо би өөрөө хийх ёстой гэж бодсон чинь бүр амар санагдаад явчихсан байхгүй юу? Тэгээд яг маргааш би 2 өвчтөн яг өөрөө ганцаарчлан асарна. Тэгээд яг тэрний дараагийн 7 хоног болохоор би яг бүх өвчтөнгүүдээ өөр асарна. Тэгээд одоо бүх өвчтөн гэхээр бид нар нэг сувилагч 4 өвчтөн хуваарлаж өгдөг. Нэг сувилагчад 4
өвчтөд хуваарлаж өгдөг. Тэгээд дараагийн 7 хоногоос 4 өвчтөд ингээ харна гэсэн үг. За wish me luck. Гайгүй. Чатна. За тэгээд 1 сарын дараа гэсэн чинь дахиад vlog хийгээд I'm a pro гэсэн хичээл. Бүх юм гоё яана. Зүгээр ойлжиж. Тэгэл хэцүү юм биш үү? Тэгэл таав шүү дээ. Окей. За та бүхэн маань сая миний эхний дооны хэдэн бичлэгүүдийг харсан байх. Уйлаа мэлаа болоо буу юм болсон байгаа зү. Гэхдээ тийм амар уйлаагүй гайгүй зүгээр л нөлөөс. Тэр чинь миний эхний өдөр байсан байхгүй юу? Миний ажиллах одоо бид нар чинь 3 rotationтэй. 3 rotation гэхэр чинь бид нар 3 өөр газар сувилагчаар одоо дадлах тэр resident-ийн тэр internship хийн гэсэн. Эхний rotation маань болохоор эхний тойрог гэх юм одоо эхний rotation маань болохоор би ковидын тасаг дээр гарчтیں۔ Тэгээд бид нар чинь нөгөө ковидын тасагт гарахын тулд яах ёстой гэдэм билээ. Тусдаа нөгөө N95, N95 маск гэдэг шүү. Яг бидний нүүрний хэмжээнд таарсан тэр маскыг бид нарт тааруулахын тулд тийм нэг тестэнд ордсон билээ. Тэгээд тийм тестэнд ороод яг бидний нүүрний хэмжээнд таарах тэр маска олоод тиймэрхүү юмнууд хийгээд миний эхний өдөр өнгөрсөн. Тийм 2 дахь өдөр дээр нь болохоор бид нар яг онлайнаар юу хэмээн танилцуулга маягийн юмнууд хийсэн. Тэгээ 3 дахь өдөр нь бид нар яг жинхэнэ имлэг дээрээ нэг сувилагчтайгаа яг эмнэлгийн нэг shift ямар байдгийг гэдгийг ингээ хараад явсан байгаа. Тэгээ яг үгүй амар олон сар эмнэлэгт гараагүй юм чинь гинт ингээл амар өвчтөн хүмүүсийг хараад хийгээгүй юмудаа хийгээл ясан чинь сонин паниктсан. Паниктах нь жоох айцсан. Бид нар нөгөө оюутан байж байхдаа им өвчтөнд өгөхдөө заавалчгүй зөвшөөрөл авч иж хажууд хүн байж иж хажууд одоо өөр нэг сувилагч байж иж бид нар ийм өгс. Тэгсэн чинь энэ үед тэр үед яасан бэ гэхээр би өөрөө зүгээр тэр бүгдээ өөртөө харуулад хянаад өгсөн чинь бүр амар сонио амар эвгүй мэдрэмж байсан. За тэгээд ингээ 2-7 хоног өнгөрчлөө. Миний хувьд л зүгээрээ угаасаа шинэ ажилд орохоор шин ямар ч газар очихоор шин ямар ч зүйл эхлэхээр шин ямар ч зүйл хийхлээр нэг тиймэрхүү defensive mode-д ордон шүү дээ. Ингээд хүн өөрийнхөө биеийг ингээ хамгаалах гал ёстой өөрийнхөө comfort zone-оос гарч ийн, комфортноосоо гарч ийн гэдэг үүднээс үнч одоо байгалийн реакц нэг тиймэрхүү. Тэгээд би тэрийг бодоод за заримээс зүгээр би дасан зогцсон. Угаасаа шинэ юмд орж ирж байгаа юм чи ийм байна гэл. Тэгэл явсан чи сүүлдээ ажлынхаа хүмүүстэй дасан зохицоол тэд нартайгаа айгүй гоё найз нөхөд болоод та бүхэн маань ч гэсэн шинэ ажилд орж ивэл битгий шантраарай. Угаасаа эхний хэдэн хоногуд бүр эхний сар хэдэн сар ч хэцүү байна. Тэгээд та бүхэн маань хүчтэй зорилгынхаа төлөө тууштай байгаарай гэж би хэлмээр байна. Тэгээ би ч гэсэн өөртөө тэрийг үргэлж сануулдаг. Юм болохоор л шантраад авахгүйгээр тэгэл сэтгэл ах хэрэгтэй. So yeah, тэгээд дараагийн бичлэгүүд дээр уулзцгаая. Жоо ингээд чөлөөт яриа болчлоо. Тэгээд yeah. Hope you guys enjoyed it. Тэгээд өөр бичлэгүүд бас хийн гэж бодож байна. Yes. Тэгвшөө өөр та бүхэс маань асуултууд байвал доор комент дээр үлдээгээрэй. Би энэ бичлэгийг нэг камер бэлдээгүй болохоор зүгээр л яриад өнгөрчлөө уучлаарай. Yeah. But anyways, доор comment section дээр таад маань шинэ ажилд ороод ямар байсан эсвэл шинэ зүйл сурахад ямар байсан гэдэг сэтгэлээс хуваалцаж болно шүү. За тэгээд та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Энэ бичлэгийг төгсгөл хүртэл үзсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Bye!